За сайн байцгаана уу, өдрийн мэнд та бүхэндээ сайхан шинэлцгээж байна уу? За өнөөдрийн сэдэв бол мэдээж 3 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг оруулах болно. Баг зэргийн оройтчлаа уул нэгт оруулъя гэж бодсон ч тэг бас ажил амжсангүй. Тэгээ за ямар ч тач 3 сарын 3 өнөөдөр гэхдээ 3 дугаар сарын ерөнхий төлөв оруулъя гэж бодлоо. За уламжлалт ёсороо 3 сонголтоос бүгдээрээ хийх байгаа. За эхний сонголт нь энэ ягаан лав байна. Сарнайн дэлбээ ургамалтай. Хоёр дахь нь энэ ургамалтай лонх. Энд бас сарнайн дэлбээ бас харагдаж байна. Гурав дахь нь rose quartz буюу ягаан болор. За эдгээр 3 чулуунаас 3 зүйлээс та бүхэн сонголтоо хийх хэрэгтэй болох нэ. Уул нь илүү энэ 3-ыг хайр дурлалын мэрэг дараагийн сэдвээр оруулъя гэж бодсон ч тэгээ миний хэрэглэх чулуунууд маань одоо бүр таньдаг болчлоо, мэддэг болчлоо гэдэг байгаа болохоор шинэ чулуунуудаа арай авч амжаагүй авахаараа дараагийн төлөвтөр оруулъя да. За тэрийг бол яг хөө дэлгүүр дээр байгаа дэлгүүр дээрээ ч очих завгүй л яваад байна л да. За тэгэхээр өнөөдөр бол уламжлалт ёсороо эхлээд та бүхэндээ өгөх сахиусуудын зөвлөгөөг хүргэнэ. Дараа нь мэдээж уламжлалт ёсороо би сар болгон ерхий төлөвтөө эрүүл мэндийг оруулдаг те 3 дугаар сарын эрүүл мэнд ямар хөө байх вэ гэдгийг үзцгэн. За тэгээд детальчлаа таротороо те ажил карьер мөн санхүү хайр дурлал гэж үзээд явцгаач болно. За тэгэхээр за мэдээж таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Надтай холбогдох хаягууд, Facebook, Instagram хаягууд болон миний онлайн дэлгүүрээс мэр төлөлийн эд зүйл байгалийн чулуу гээд ямар сонирхолтой зүйлсүүдийг авах бол онлайн дэлгүүрийн бас линк байрласан байгаа. Гэдгийг хэлэхэд таатай байна. За тэгээ бүгдээрээ эхлэе. 1 дугаар нь за тэгж харуулъя. 2 дугаар нь 3 дугаар нь. За бичлэгээ зогсоож байгаад сонгосон ч бол намайг ярьж байхад зарим нэг нь бас сонголтоо хийсэн байх боломжтой тийм ээ. Би дандаа хэлдэг тийм үү. Ерөөсөө стресстэй шаардлага байхгүй. Тайван гүнзгий амьсгаа авч агаад хамгийн их татагдсан зүйлсээрээ эдгээр 3 зүйлээс харж агаад сонголтооийнэ. Чи бид бүхний бэлэн болсон байхаа гэж бодож байна. За тэгэхээр 1 дугаараас эхэлцгээе. За hello number 1 дугаарынх маань энэхүү лаг сонгосон байх учиртай шүү. За тэгэхээр та бүхний минь эхлээд сахиусуудын зөвлөгөөг хараад дараа нь эрүүл мэндийг харъя. За луу гэдэг хөзөр гарч ирсэн байна. Хүсэл тэмүүлэл гэдэг хөзөр гарч ир. За байж the dragon is reminder of your strong will and fiery personality. It is also a symbol of passion and окей, ерөөхдөө ингэж л байна л да. Дур хүсэл тэмүүлэл гэдэг хүзэр гарч ирсэн байна. Луу бол таны хүчрхэг хүсэл, зориг те гал цагтаа зон чанарыг сануулж байдаг бэлэг тэмдэг байхгүй юу? Тэгээд энэ мөн хүсэл тэмүүлэл галыг бэлэгддэг байх нь та за тэгээд сахиусууд юу гэж зөвлөж байна гэхэд та өөрийгөө хянах чадвараа хөгжүүлж болгоомжтой байхыг сануулж байна. Ингэснээр таны хүсэл тэмүүлэл таны асуудалд оруулахгүй байх болно гэж бууж байна. Тэгэхээр тэр их хүсэл тэмүүлэлтэй байж болно чи өөртөө итгэлтэй халуун цустай гэж ярьдаг шүү дээ. Тийм гал халуун цустай хүн байж болно. Тэгтээ өөрийгөө жоохон дарж явах хэрэгтэй гэж хэлээд байна л да. Хитрхийх ингээд нэг юм хамаг зүйлээ ил гаргаадах юм бол те ингээд өөрийгөө асуудлуудад оруулж магадгүй болохоор өөрийнхөө илүү чадвараа хөгжүүлээд ерөнхийдөө баг зэргийн бас болгоомжтой байгаарэ. Тэгснээр өөрөө энэ сартаа бол ямар нэгэн асуудалд орохгүй шүү гэж сахиусууд зөвлөж байна. Тэ жоохон юм хурцдмал аашцантай байх гэдэг магадгүй хитрхийх нөгөө нэг хүсэл тэмүүлэлтэй халамжтай болохоор шууд бүгдийг тусдаас хэлчихдэг ч юм уу. Альва зүйлийг логиктоо тархиараа биш сэтгэл хөдлөлөөр энэ сард бас юмд хандах гэдэг гэж магадгүй ямар ч зүйл ажил карьер мөнх санхүү хайр дурлал дээр те. За энэ дээрээ жоохон анхаараарэ. Тэгээ болгоомжтой байгаад өөрийгөө жоохон дараад өгөөрэй. Өөрийгөө сайн хянаж сураарэ гэж сахиусууд маань ерөөхдөө зөвлөж байна.
За эрүүл мэндийн хувьд бол 5 of Pentacles гарч ирсэн. Энэ бол ерөөхдөө бол өөрчн энэ сардаа бол нэлээ мөнгө санхүүгийн асуудлаад бас болоод бас стресстэй нэлээ их өөр маш их сэтгэл санааны хувьд бол стресстэй, зовлонтой, төгшүүртэй ч юм уу тийм байх хандлагатай харагдаад байна. За үүнийгээ дагаад стресс мөнгө санхүүнээс үүдэлтэй янз бүрийн өвчин үүсэж болно. Тийм болохоор ерөөхдөө сэтгэл санаа маш сайн тайван байлгах хэрэгтэй байна. Магадгүй тэгээд биеийн дархлаа унаад ханаад томоо хүрдэг тийм иймэрхүү зүйлүүд бас гарахаар харагдаж байна. Би физиологи гэхээсээ илүү нөгөө мөнгө санхүүтэй холбоотой стрессүүдээсээ болоод энэ сард нэлээд сэтгэл готролтой, төгшүүртэй ч юм уу байх гэдэг байна. За тэгэхээр манайхан тийм үүн дээр жоохон анхаарал аль болох тайван байж юмыг ухаантай шийдвэрлэхийг хичээгээрэй. Эрүүл мэндийн талдаа бол ийм бууж байна. Ийм болохоор сахиусуд маань хүртэл хэлээд байгаа шүү дээ. Өөрийгөө хянах чадвараа хөгжүүлж болгоомжтой бай гэдэг аахгүй юу. Тэгээд ингэснээр өөрөө чинь ямар нэгэн асуудалд оруулахгүй ч ялангуяа мөнгө санхүү юм асуудалд оруулахгүй байхад нэмэгтэй гэсэн үг шүү. За тэгэхээр эдгээр зүйлүүд бол ерөөхдөө сануулга, анхааруулга болон гарч ирж байна. За би эхлээд ерөөхдөө ажил карьераас эхлэе гэж бодлоо. За энэ хоёр хүзрийг ашигланаа холиод энерги найруулгаад бэлтцсэн байсан. За тэгэхээр нэг дугаарх минь хувьд бол 3 дугаар сарын ажил карьер мөнгө санхүүгийн төлөв байдал ямар байх вэ гэдгийг харна. Өмнө бол ажил хайжаа гэж тусдаа үздэг байсан бол одоо бол би нийтд хараад гэхдээ тал талаас нь маш ойлгомжтой та бүхэндээ тайлбарлаад өгөх болно. Сахиусуд хэлээд байж энэ 3 дугаар сард 3 дугаарх нь ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ? Фүүл гэх үзе гарч шин за. За дээд талын хүчээр дээр болохоор Seven of Pentacles 7-гийн зоос гарч ирж байна. За тэгэхээр энэс хүн би нэг зөвлөгөө хүзэр татаж хараадах. За тэгээд би та бүхэндээ юу нэг энэ сард юу болох вэ гэдгийг тайлбарлаад өгнө. Ихэнх нь одоогийн хийж байгаа ажил төрөлтэй, одоотэй тогтсон ажил төрөлтэй хүмүүс бол ирэхэд хараадгаад цоошин зүйл эхлүүлэхээр явсан харагдаж байна. Жи хараа. За ийм байна. За одоогийн байдлаар та бүхэн тодорхой ажил төрөлтэй ч юм уу хувийн бизнестэй тогтсон орлоготой хүмүүс маань энэ сардаа ерөөхдөө шин зүйл эхлүүлэхийг илүү сонирхолтой байх нь. Одоогийн хийж байгаа ажил төрлөөс ерөөсөө урам зориг авахгүй. Нэг л тийм хүсэлгүй те одоогийн ажил дээр ерөөсөө тийм амжилт гаргах ч юм уу хичээж ажиллах. Ер нь бол энэ тал дээр ер нь цаашдаа өргөжлүүлэх ямар ч тийм урам зориггүй болоод ирэхээр хандлагатай байна л да. Тэгээд ерөөдөө за би өөр зүйл төрч үзье. Өөр шинээр бизнес хийж үзье. Эсвэл өөр ажилд орж үзье гэдэг юм уу. Нэг иймэрхүү байр байдалтай байхаар харагдаад байна. Дээрс нь за энэ ажил дээр бас зарим хүмүүс маань одоо нэлээд их амжилт гарах гэж мөнгө санхүүгээ өсгөх гэж удаан төвчээртэй хүлээсэн харагдаад байна л да. Гэхдээ нэг л юм болчихгүй улмаас за ерөөсөө зориглсон байл да. Фүүл үзэр дээр бол ерөөдөө бол зориглоотой эсэлтэй ч хамаагүй те шинэ алхам хийгээд үзье те өмнө хийж байгаагүй ажил те
ажилд орох гээд үзээс шинэ бизнес эхлүүлэх гээд үзье, өөр газар руу явж худалдаа 8 хийж гэдэг юм уу те, ийм зоригтойгоор хөдөлгөөр харагдж байна. За тэгээд энэ сард 1 дугаарх юм байна. Ерөнхийдөө ажилласаа гарах хандлагатай ихэнхийнхэн хувьд бол те цоошин бизнес эхлүүлэх, цоошин ажилд орох төлөвтэй байна. За тэгээд тэр нь юу авчих вэ гэхээр sweet success буюу амттай амжилт гэсэн хөзөр гарч ирж байна. Тэгээд it's not difficult to get everything you want тийм. Чиний тэг хүссэн болгоно авах чи тийм хэцүү байхгүй болно. Тэгээд үүндээ чи хөвгчтэй байгаараа чи хүссэн зүйлээ авна гэж бууж. Тэгэхээр ажлаас олохыг хүсэж байгаа хүмүүс мань бол ерөөхдөө шийдсэн байгаа бол ажлаа угаасаа солихоор нь сольсон ажил чинь тийм уугүй байхаар харагдаж байна. Гинтийн бас мөнгө санхүүдээр аз авчрах байхтай гинтийн өөрчлөлтүүд орох байх гэж харагдаж байна. За тэгээд заримынхын хувьд бол нэг баг зэргийн дээр нэг хэдэн ялангуяа өөртөө ингээд доороо ажилчид аншуулдаг компани, босс, захирлантай нэг үйлдвэр үйлчилгээний байгууллагын захиралч юм уу бол сахиусууд маань юу гэж зөвлөж байна гэхээр сахиусууд маань юу гэж зөвлөж байна гэхээр ямар зүйлтэй байгаа зүйлдээ сэтгэл ханаад те хэдий мөнгө санхүүгийн асуудалтай байсан ч гэсэн те доороо ажиллаж байгаа хүндэд юм ажилчиндаа те өгөөмөр хандаад те цалин мөнгөний ч гэсэн ядаж хоошлохгүй яаж хийж байгаа төлөөд ч юм уу яваад ингээд захирал хүнийхээ үүргийг өдөрдөж хүнийхээ үүргийг биелүүлээд явбал явандаа аз таныг ивэнэ энэ сардаа гэж бууж ил мөнгө санхүүгийн асуудалтай ажиллаа хийх урам зориггүй хүмүүс маань тэ ажлаа солиул амжилттай байна гэж хэлсэн тэ. За тэгээд заримын хувьд бол ажлаа солихыг хүсэхгүй байгаа бол энэ сардаа нэлээд хэдэн сар ч юм уу хэдэн жил одоо санхүүгээ ажил карьер амжилттай байх гэж төвчээртэй хүлээсэн үр дүн нь аз авчрахаар харагдаж байна. За заримын хувьд бол ажлаа солих нь байна, зарим нь бол ажил дээр төсчүүлэх нь байна. За тэгээд сольсон ажил нь шинээр эхлэх бизнес нь юу ч байсан амжилт дагуулгаар харагдаж байна. Тэгэхээр жоохон урам зоригтой байгаад өгөх хэрэгтэй байна. За одоогийн байдлаар ямар нэгэн ажил төлөхгүй ажил хайж байгаа хүмүүс мань байгаа бол тууштай байгаад өгөөрөө сайн одоо шантрахгүй хүн шиг дээр л хайгуулаа сайн үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Тэгэх юм бол тодорхой хэмжээгээр ажлын санал авах тиймэрхүү зүйлс бас харагдаж байна. За сурлагт хичээлтэй анхаарч оюутан залуусууд маань байгаа бол илүү их хичээхтэй урам зоригтой байх, илүү их судалгаа шинжилгээ явуулахыг бол шаардаж байна те. Одоо хайрцагнаас гадуур сэтгэх гэж ярьдаг шүү дээ. Тийм байгаад өгөөрэй гэж хэлж байна. Тэгэх юм бол тодорхой хэмжээ та бүхний минаас хичээл сургалтанд бас амжилт бас гарч ирэх нэ. За тэгээд одоогийн байдлаар тэгээ ажил төлөвлөгөө байгаа хүмүүс маань бас мөнгө санхүүгийн асуудалтай байж болно те. Энэ сардаа бол та нар тодорхой хэмжээгээр ажил төлөвлөлт бол орч чадна. Гэхдээ хийх ажил чинь та нарын өмнө хизээч хийж үзээгүй ажил мэргэжил ч юм уу те. Тим зүйлүүд байж болно. Урд юм нь одоо ямар ч тийм туршлагагүй гэх юм уу тийм ажилдаа бол зориглоод ороод үзэх нь байна. Тэгээ зүгээр санаа зовлтгүй тодорхой хэмжээгээр амжилт гаргаад явчихна. Хийвэл бүүэ, айвал бүүхий гэдэг баха тийм үү. За тэгээд урд өмнө байгаагүй газар очиж ажил эсвэл урд өмнө хийж байгаагүй бизнесийн санаа эхлүүлэгч байдаг юм уу. Иймэрхүү зүйлүүд бол нэг дугаар хийх маань бол харагдаж байна. Тэгээд ерөөхдөө урд өмнө энэ сартаа юу байх вэ гэхээр амжилттай байх болно. Та нарын хин нэг нь эсвэл бүгдээ энэ санхүүгийн асуудалтай байгаа бол энэ сартаа санхүүгийн асуудлуудаа ерөөхдөө шийдвэрлэж чадах нэ. За мөнгө санхүү дээр ерөөхдөө нэг дугаар их юм байна. Иймэрхүү бууж байна. За ойлгомжтойсэн байхаа гэж найдаа. Харин одоо за бүтээрээ хайр дурлалаас эхэлцгээе. За хайр дурлалыг бол яалтчгүй ангилнаа. Захлал синглчүүдээс эхлээд дараа нь хосын харилцаатай хүмүүсийг үзээд явчих болно. Тийм. За нэг дугаар юм синглчүүд минь наашаа ойртож суугаарай. За 3 дахь сарын та бүхний минь хайр дурлалын ерхий төлөв байдал ямар байх нь вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. Романтик болцоо шинэ хайр дурлал адал явдал байна уу те? Харцгаая. За тэгээд зарим хүмүүс аяа юм хэлээд байгаа бол ингээд яасан удаан холдгийн үгээ татаж яриад гэсэн ганц хоёр комментүүд байдаг л та. Тэгээд яг энэ ч нэг бичлээ ерөөсөө би чинь ингээд тасддгүй эдит хийж явдггүй маань шууд өргөжлүүлээд явдвал заримдаа нэг хэлсэн үгээ хэлээгүй билүүгүй юу гэж бодох давтаж хэлэх юм уу те. Ингээд
хөзрөө холихтой жоохон удаж магадгүй тийм зүйл угаасаа гарна шүү юм чинь. Угаасаа хөөцөөсөө хажид мэрэг төлөв сайн тавьдаг байгаа. Тэгээд тийм болохоор эдит хийхгүй ингээ шууд явдаг болохоор ийм хүү зүйл бол гарнаа тий. Энийг бас ойлгоод авчаарай. Тэгээд ер нь бол өө хайвал өндөгнөөс хүртэл буу олдцог баг ш. Тэгээд хэлмээрэн. За бодлоо зэн хаяа жоохон ийм хүү юм гарнаа. Тэгтээ би яг ийм лайв хийж байгаа шиг эдитгүй явах айгуу дуртай. За 3 дугаар их нэмэн синглчүүд мэн. Тахан. Окей, хасцай. Яагаад зүрсэлийн асуудал гараад ирвэ? Ойлголоо. Ерөнхийдөө энэ сард синглчүүд маань хичээл сурлагт ийм шугамар ч юм уу те ажил хэргийн шугамар шинэ хайр дурлалтай учрах хандлагатай байна. Онлайнаар танилцсан бол сошиалаар за Facebook, Instagram юу ч үгүй те магадгүй болцооны аппууд очих юм уу санаанд чинь нийцэн таалагдсан залуутайгаа эмэгтэйтэйгээ танилцсан зарим нэгнийх нь хувьд бол ажил карьерийн шугамар танилцсан гэж харагдж байна л да шинэ хайр дурлалтай учрна. Ажил карьерийн шугамар гэхээр юу ч хийж болно. Тухайн чиний газар шинэ ажилд ороод тэнцэнэ цуг ажилтны хүндээ татагдаад таалагдаад болцоонд явах байд юм уу? Ийм зүйл байж болно. Ерөнхийдөө ингээд чиний сингл амьдрал чинь гинтийн өөрчлөлт орж ийн гэх юм уу? Чиний яг хүсэжсэн зүйл чинь биелнэ гэсэн үг. Чиний сард бол яг хүсэж мөрөөжсэн ideal type гэж ярьдаг шүү дээ. Ideal type гэдэг чиний сонирхдаг төрлийн залуутайгаа, чиний сонирхдаг төрлийн эмэгтэйтэйгээ танилцсанаар чи ерөөхдөө чиний хүсэж байсан зүйл чинь биехээр харагдаж байна. Тийм болохоор энэ дээр tower хөзөр гарч ирээд байна. Гэхдээ tower хөзөр бол заримдаа голдуу муу зүйлийг илэрхийлдэг. Энэ дээр бол тийм биш. Sudden news, гинтийн мэдээж, тэ шок, surprise-уудыг бол хэлж байна. Тэгээд чамд бол ерөөхдөө энэхүү харилцаагаа авч үлдэх боломжууд зориг зүрх нь бол байгаад харагдаж байна. За тэгээд өнгөрсөн сард ч юм өнгөрсөн үед те ингээд хайр сэтгэлийн асуудалтай шаналсан, салсан те нэг хэцүү байсан зүйлүүдээ 3 дахь сар та бүхэн минь ардаа орхино. Амьдрал чинь гинтийн өөрчлөлт орно. Хичээл сургуультай одоо ямар нэгэн сургалтын хэмжээнд бүртгүүлээд явах та эсвэл нэг шинэ сургуульд эсэж орохдоо ч юм уу бас те хостоо хос болох ч юм уу болзоонд явах хүнтэйгээ танилцах боломжтой гэж харж байна. Нэг бол сошиал ажлын шугамар те хэлсэн байгаа. За ямар ч тааш нэг романтик харилцааг бол эхлүүлэхээр харж байна. Яг л чи 18-т эмшилтэй огтлооч хүлээж авахаар байна да. Тэгээд ер нь бол цагийг сайхан өнгөрөөх, романтик болзоонд явах гэх мэтлэн их гоё зүйлүүд бол харагдаж байна. За заримынхын хувьд энэ сард хоёр ч хүн чамайг сонирхож магадгүй юм байна. Хоёулаа чиний таалагддаг гэх юм уу те. Тийм болохоор ихэдэ чиний хүсэл биелсэн сар 3 дугаар сард болох нэ. Синглчүүдийн маань хувьд бол за өнгөрсөнд зөв сэтгэлийн шархаа бол энэ удаадаа үлдэх хөөхөр 3 дугаар сар харагдж байна. Ер нь бол аз жаргалтай байхаар харагдж байна. За одоо харин за хосын харилцаатай хүмүүс юм байна те. Эхнэр нөхөр найз хүн залуу гэдэл. Та бүхэн мэн 3 дугаар сард хайр дурлал хосын харилцаа ямар хөө байх вэ гэдгийг харъя. За би нэг жоохон сайн хойлоотгий. Синглчүүд маань бол гайгүй. Ажил карьерийн тал дээр бас гайгүй л ерөөхдөө хөөшөө. За одоо хосын харилцааг харъя. Талын хөөцөртэй триоф онц гарч ирж байна. За энэ 3 дугаар сард хосын харилцаатай хүмүүс жоохон адраматай байх боловч яг тийм салалтаар бол өндөрлөхгүй. Одоо ингээд хоорондоо ингээд цаашдын харилцаагаа үргэлжлүүлэх үү эсвэл болох уу гэдэг тийм шийдвэрлэхгүй асуудлуудаа та нар маань зарим нэгийнх нь хувьд бол тулгархаар харагдаж байна л да.
Заримын хувьд бол яагаад ийм асуудлууд үүсвэ гэхээр магадгүй чи эсвэл чиний хамтрагч чинь хос чинь тэ маш их ажил төрөлтэй завгүй байдаг. Ийш тийшээ явдаг ажил хийдэг нь хоёрын харилцаанд асуудал үүсгдэг гэх юм. Нэг бол одоо 14 хоног хөдөөгаадаа явж ажил 14 хоног хотод чамтай байдаг ч юм. Эсвэл ингээд хэдэн сараар томилтоор гадагш явчихад буцаж ирдэг. Ингээд өмнөс бол холын зайтай ч юм ингээд ажлын ачаалттай байдаг. Нэг бол чи эсвэл хос чинь хувьд бол тийм ажил мэргэжлийн онцлогтой болохоор яг чаргагүй шээ бас холын зайны харилцаатай байхыг үгүйсэхгүй байгаад л да. Хайр дурлалын харилцаанд жоох асуудал үүсгэн л да. Энэхүү харилцаа аваад үлдэхүү эсвэл нэг талд нь гарах салдаг ч юм уу гэдэг бод нэлээд тийм мэргэлзээтэй байна. Гэхдээ та хидмэн ерөөсөө салт сарних зүйл бол энэ сарда харагдахгүй тодорхой хэмжээ эрхийн хинтэй ингээд өөрсдийн хосын харилцаан дээрээ одоо ажиллаад анхаарад явахаар харагдчихна. Жохон циркл явагдах нь хэцүү юм л да. On and off гэж хэлдэг юм а би нэг унтар зассан хоёр бинийгээ сэтгэл эсвэл нэг харилцааны гайгүй болж нэг одоо бууж ирэж байдаг юм үү тийм асуудалтай байх гэдэг наа. Тэгвэл ерөөхдөө бол гайгууд энэ талд асуудлуудын талд бол гарч чадхаар харагдаж гол нь сайн ярилцах хэрэгтэй. Хэрвээ холын зайны хосууд мань байгаад байгаа бол одоо утгагүй чиний хос чинь чамдаар ирэх эсвэл чи өөрөө тэр найз залуу найз хүүхэн эсвэл эхнэрийнхээ араас явж очдог ч юм уу те. Ингэснээр харилцаа чинь илүү сайн бат бөх гүнзгий болох гэх зүйлүүд бас энд харагдаж байна. За тэгээ нэг хэсэгт эргэлзээтэй энэ харилцаа дуусах уу эсвэл болох уу хүрээгээд үзэх үү гэдэг юм асуудлууд 3 дугаарх нэмээ нэг дугаарх нэмэх хувьд бол гарч ирэхээр харагдаж байна. За ялангуяа чиний залуу чинь хэдийн эргэлзээтэй байлаа ч гэсэндээ чамааг сэтгэл нь бол ерөөдөө байна. Байгаад хараад хаяа чамд эргэлзэх зүйл гардаг те. Ялангуяа энэ дөр эргэлзэх зүйл гардаг нь холын зайтай хосуудын хувьд бол иймэрхүү асуудал нэлээд үүсгээд харагдаж байна. Гэтэ гайгүй нэг талдаа шийдвэр гарчин нэг бол чи очин эсвэл тэр чин чамдаар ирдэг ч юм уу те. Ингэснээр түрүү хэлсэнтэй харилцаа чинь гайгүй сайхан болно. За амархан холын зайтай байдгүй хүмүүс маань бол яг үгүй ингээд жоохон шийдвэр гарч чадахгүй магадгүй хоёрын донд хөндлөнгийн хүн орж ирэх. Эсвэл юм боломжтой л да юу гэхээр чамд эсвэл хамтрагч чинь те өөр эмэгтэй хүний ч юм өөр ихтэй хүний сонголт байгаа улмаас ингээд чамааг сэтгэл нь нэг хэсэгтээ ингээд хөөрөх ч юм уу ийм докторгүй болж ирэхээр харагдаж байна. Гэхдээ энэ донд бол асуудал байхгүй. Яаж хийж яагаад энэ их үзүүлгийг бол зохицуулж харагдаж байна. Тэгээд зарим нь хувьд бол нөгөө нэг яг жоохон шулуух хэлэлтэй найз залуу нөхөн ч юм уу захнар ч юм уу араар тавьсан зүйл бол гаснаар за ерөөсөө энэ харилцаа дуусгадаг ч юм уу гэд те. Нэлээд тийм стресстэж гүхээр харагдаад байгаа боловч байгаль сайнаар иргэнэ. Хоёрын дунд салалт үүсэхгүй тодорхой хэмжээгээр ярилцлагсан жуудаа яаж хийж яагаад ингэж осын харилцаан дээр анхаарч тулж ажиллаад харилцаагаа бол авч үлдэхээр харагдаж байна. Тэгэхээр за тэгээд хосын чинь хувьд бол ингэж I wish this never happened те харамсах нь хэдий чамайг хурам эхлэх юм уу гомдосон бол те үүндээ нэлээд харамсаар харуулж л да regret буюу харамсал гэж хүсэр гарч ичээ. Тэгээд ийм зүйл хийзээч бити босон ч болоосай гэдэг зүйлийг бол гарч ирж байна. Энэ хүний одоо чамайг хэлж байгаа сэтгэлийн үгийг би энэ дээр буулгаж ярьж хэлж байгаа юм. Тэгээд би тэгэхээр сэтгэлийн үгийг хараад энэ юутай холбоотой гэхээр нэлээд араа тавилттай асуудалтай хосуудаа одоо гаргаж иж байгаа нэмэлтээр гаргаж иж байгаа ороход хүсэж шүү. За тэгээд our love is always there despite the distance. Хэдий чи бид хоёрынтэй чи бидний хайр үргэлж тэнд байх болно шүү гэж аахгүй юу. Тэгээд хэдий заримдаа холын зайтай байдаг ч гэсэндээ гэж хэлж байна. За тэгээд яг нөгөө нэг юм би холтохоор нөгөө жоо сэтгэл холтоход байдаг гэж ярьдаг шүү. Тэгээд ихэнх нь нөгөө холын зайд байхсан болохоор уулзалт гуутахаараа ч юм уу те нэг юм жоохон буруу үйлдэл хийх алтрахтай өөр хүнтэй болцоонд явах ч юм уу те ийм хүү үйлсүүд зарим хосуудын нэг талаас нь гарч ирээд байдаг. Асуудал байхгүй нэг тийм зүйл зарим хосуудын маань харилцааны хувьд бол тохиолдно гэж 3 дугаар сард бол харагдаж байна. Гэхдээ нөгөө хүн чинь уучлах гуйж ирээд те ингээд хоёрын харилцаа чи хэвээ болно гэсэн үг юм аа. Өөрөө буруу зүйл алдаа хийсэндээ бол харамсна. Тэгээд бас чамд хайртай гэж гарч ирж байна. Ингээд нэг дугаарынх нь маань 3 дугаар сарын ерхий төлөв байдал өгөр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Надтай холбогдох аюудтэй хуваарай мэрэгтүүлэг хийлгэх бол тараа туншлаг авах бол
холбогдох аягүй description box дээр байрлсан юм байна. Чи одоо харин за 2 дугаарынх юм ээ тараад уншлагтаа тавтай морил. За энэ хөө сарнаан дэлбэтэй хайрын лонхыг шилэг юм. Шившлэгний шилийг сонгосон байх хэвээр. За тэгэхээр эхлээд бид нар бүгдээрээ сахиусуудын өөх зөвлөгөө юун дээр анхаарал өгч байна гэдгийг хараад мэдээж та бүхний минь 3 сарын эрүүл мэндийн ерхий төлөв байдлыг харцгаая. Ship буюу хон, innocence буюу гимгүү ариун зан гэдэг хөөзөр гарч ирж байна л та. За сахиусуудын зөвлөгөө юу вэ? You are encouraged to reconnect with your inner child in order to become more responsive and playful and consider what life has to offer. Engage in touch with innocent and vulnerable. За гимзэнгүү байдал, гинэн ариун зан гэдэг хөөзөр гарч ирж байгаа юм л та. Тэгээд таныг өөрийг дотоод хүүхэдтэйгээ дахин холбогдож илүү өөрийнхөө хөгжилтэй болгож амьдралын гайхамшиг илүү гүн гүнзгий мэдрэхийг уриалж байна гэж. Тэгэхээр энэ 7 хоногт өөрийн гинэн цайлган байдал, эмзэн мэдрэмжтэйгээ холбогдох цаг гаргаарай л гэж байна л да. Тэгэхээр заримдаа нэг тийм дотоод хүүхдтэйгээ холбогдно гэдэг нь тэгээ дандаа л ажил, карьер, мөнгө санхүүч гэдэг юм бол стресстэй гүгээд ахгүй те. Өөртөө анхаарад те. Амьдралын гайхамшиг мэдэж хөгжилтэй байгаараа гэж хэлдэг нь бол амьдралын сайн сайхныг мэдрээ те. Ажил, карьер мөнгө санхүү гэж тэгэхээр л амьдрал бас өөр аз жаргалтай болгодог зүйлүүд байдаг шүү гэсэн утгатай юм л та. Тэгээд амьдралын сайхныг мэдэр илүү өөрхөн дотоод хүүхдтэйгээ ажиллаад өгөөрөө гэж сахиусууд маань зөвлөж байна. За тэгэхээр эрүүл мэндийн байдал дээр харахад бол маш их ачааллыг өөр дээр авч байгаа харагдж байна. Амьдралын ачаалтай бүх зүйлийн нуруунд дараа ганцаараа үүрж байгаа харагдж л да. Жишээ нь ажил, карьер, мөнгө санхүү дээр ч юм уу гэр бүлээ ганцаараа тижээж тэтгэхтэй хамаг ажлыг хийж явдаг дотоод гэрийн дотоод ажил болон бас мөнгө санхүүч гэдэг юм ингээд бүх зүйлийг ингээд хариуцдаг хүн байж магадгүй. Тэг үүнээсээ болоод маш их стресстэй, стресс санаа тогтворгүй 3 дугаар сард байхаар харагдаж байна л да. Тэгээд үүн дээр жоох ингээд маш их хамаагүй хүнд юм өргөж болохгүй гэж эрүүл мэндийн хувьд бол зөвлөж байна. Тэгэх юм бол булчин чангараа татдаг ч юм уу, өвдөгтэй нурууны өвчлөлтэй болох нуруучин өвдөх, толгойчин өвдөх, за мөрчин хөшдөгч байдаг юм уу тийм нуруу турууны асуудалтай болох бас эсвэл 3 дугаар сард байна. Тэгэхээр хүн зүйл битгий өргөөрэй хамаагүй. За хаяа массажинд ордог ч юм уу тийм булчингаас суллаж ингээд эрүүл мэнд дээр анхаарах хэрэгтэй байна. За өөр юу гэхээр ер нь бол стресс бүхэл юмыг өөр дээрээ тохиол би л бүгдийг хийх ёстой гэж ингээд хамаг ачааг өөр дээрээ өөрөөлөд байхгүй байхыг сахиусууд зөвлөж ил да. Тийм болохоор энэ ship гэдэг хөлөөр гарч ирж байгаа юм. Хаяа ч гэсэндээ тийм ингээд амьдралын сайн сайхныг мэдрээд хүүхчийг аашлаад хүссэн зүйлээ хийгээд ингээд хөгжилтэй байх гэж хичээгээрэй гэсэн зөвлөгөө гарч ирж байгаамаа. Зяа юм байна тийм. За одоо. За тийм ээ. Тэгэхээр одоо бүгдээрээ 3 дугаарны ажил карьераас эхэлцгэнэ. Ажил карьер дээр юуг анхаарах ёстой вэ гэдгийг бас хараад ажил төрөлтэй болон ажил төрөлгүй хүмүүсийг бүгдийг нэгт нь авч үзээд өмнө нь тусдаа ангилж хүзэр татдаг байсан бол энэ удаа нийт нь авч үзээ. Тэгээд та бүхэндээ тал талаас нь ойлгомжтой хийгээд өгөх болно. Тэгэхээр санаа зовлтгүй бас мэдээж зөвлөгөө хүзрийг бас татаж өгье. Хэн 2 дугаар хэмээн 3 дугаар сарын ажил карьер
Өмс санхүү ерөнхийдөө ямар хөө байх вэ? За уучлаарай. Нөгөө чи болж байна. Энэ дээр ер нь аюу айтайхан бууж байх чинь. Окей, надад та гайхалтай мэдээ байна. Дээд талын хөзүүдээ King of Swords гарч ирж байна. Гэхдээ би нэг зөвлөгөө хүзэр дахиж бас Oracle хүзэр татаадгыг тэгээд бүгдийг тайлбарлаад өгье. Гайхалтай үзэр гэж хэлсэн баха. За ерөөсөө л юм заяа та бүхэн маань энэ 2 дугаарынхын маань 3 дугаар сарда ерөөхдөө мөнгө санхүү ажил карьер нэлээд хурдцтай өсөхийн төлөө маш их эрчт хүчтэй тууштай шаргуу хөдөлгөөн мөрөглөх хичээлүүд уучлаар сар бол харагдаж байна. Үүнийхээ үр шимэгч хүртэн амжилттай байхаар харагдаж байна. Хэрвээ одоогийн ажил төрлөөс солиод илүү өөр ажилд орохыг хүсэж байгаа бол асуудалгүй 3 дугаар сар дараагийн ажил бол гараад ирэх нь шүү. Гайгүй хамт олонтой мөнгө санхүү цалингийн нөхцөлтэй ажил бол таныг хүлээж байна. Нэг удахгүй ажилд орчин гэж харж байна 3 дугаар сартаа. Тэгээд шинэ ажилд орсноор мөнгө санхүү чинь дээшлэхээр харагдаж байна. Тэгээд ажил төрөлгүй ажил хайж исэн хүмүүс бол 3 дугаар сартаа орныг утахгүй те нэг хэдхэн хоны 5 6 хоны дотор ч үт юм уу те ингээд гайгүй ажил бол хурдан орчин ерөөдөө сансан гайгүй боломжийн ажилдаа орохоор харагдаж байна. Тэгээд энэ дээр юу хэлж байгаа нөхөө ингээд guardian angel буюу хамгаалагч сахиусан тэнгэр гэж хүүцэр гарч ирж байна. Some higher power protects you from difficulties and misfortunes. Trust your guardian angel. Өөрийнхөө хамгаалагч сахиусан тэнгэртэй зарим дээд хүчтэй чамайг хамгаалахын тулд те хэцүү зүйлүүд азгүй талаас чамайг хамгаалахын тулд чиний талд ажиллаж байна гэж хэлж байна шүү. Тэгээд ерөөхдөө бол та бүхэн манаас ингээд нэг анхаарал зүйл маань юу хэр 2 дугаарх маань нэг юм сэтгэл хөдлөлөөр заримдаа ажилд хандчих гад байд юм байна те. Нэг тухайн ажилд ороод хамт олон ингээд тааламжтай байвал ажиллаад уран зориг аваалаад. Тэгээд хамт олон хүмүүс нь таалагдвал хичнээн өндөр цалинтай байсан ч гэсэн ингээд ажилласаа уйдаад гармаар санагдаад байдагтай нэг юм. Жохон сэтгэл хөдлөлөөр ингээд шийдвэрлэхэд байдаг нэг сул талтаа зарим хүмүүсийн хувьд бол харагдаж байна. Тэгээ энэ сард юу хэр чамаг элдний хаан байхыг сануулж байна. Юу хэр зүр сэтгэлээрээ биш тайлталгаагаараар бүгдэд хандаж логиктэй сэтгэлгүй те тодорхой эрч хүчтэй шийдэмгий сэтгүүтэй байгаараа. Тэгэх юм бол ажил карьер дээр ялангуяа амжилт энэ сард гаргана гэсэн үг. За энэ бол зөвлөгөө. Дээрэс нь ерөөхдөө ямар нэгэн газар ажилд орсон ч вэ, шинэ ажилд орсон ч вэ, одоогийн ажил дээр байсан ч вэ те ингээд нэг тийм удирдлагуудтайгаа ч юм уу сөргөцөлтөд байхгүй тэдний хэлсэн зүйлүүдийг хийгээд явж ивэл бас зүгээр харагдаж байна. Харагдаж байна. Тэгээ ерөөхдөө одоогийн ажил төрөл дээр амжилт гаргах магадгүй мөнгө санхүүг ахиулж тушаалт дэвшиж магадгүй харагдаж байна. За тэгээд заримийнх нь хувьд бол те жишээнээр өөр газар ажилд орох бол асуудалгүй нэг удахгүй ажилд орчин. За мөнгө санхүүгээс энэ сард 3 дугаар сард гайгүй шийдвэрлэл чинь ер нь санхүүгийн байдал хурдтай нэмэгдэх шинжтэй байна. За ажил төрөлхөө хүмүүс мань ажилд нэх удахгүй орчин гэж хэлсэн байгаа те. За ийм байна. Яагаад ийм азтай байх 3 дугаар сар вэ гэхээр сахиусан тэнгэр та нарыг хамгаалж байна. Та нарыг азтай амжилттай байхын тулд хэцүү зүйлээс гарахын тулд та нарын ард ажиллаж байна гэж сахиусууд илгээд мессеж байгаад байна. Тэгэхээр та нарыг хамгаалагч өөрсдөө сахиусан тэнгэрүүдэд талархаарай. За ийм байна. Ажил карьерийн хувьд бол ойлгомжтой харагдлаа сайн мэдээнүүдийг харагдаж байна. За тэгвэл одоо синглчүүдээс эхэлнэ. За 2 дугаарх мемээ синглчүүд 3 дугаар сард ямар хөө байх нэ? Сэтгэл догтлуулсан хайр дурлалтай учрахаар байна уу? За энэ хантайгаа учирчих юм билүү? Хүү нөөсөх юм билүү те? Харцгаая. За нэг хэдэн секунд халиадах юм.
Сахиус билет өгч. 2 дугаарыг симэлж байна сартай төлөв байх бай. Яа. Хатри. Шивчүүл илүү сайн гарч ирд юм аа. Энэ сартаа бол та нар маань илүү өөрсдийнхөө зүрх сэтгэлийг эдгэж ангаах сар гэж харагдаж байна те. Илүү өөрхөн ажил, карьер, гоо сайхан хичээл сурлага юу байдгийг те өөртөө л илүү анхаарах сар гэж хараглаа те. Өнгөрсөнд хайр сэтгэлийн одоо шарх авсан хүмүүс маань 3 дугаар сард өөрхөн зүрх сэтгэлийнхэн шархаа эдгээхээр харагдаж байна те. Илүү өөрхөн гадаад үзмж, ажил, карьер, мөнгө санхудаа анхаарал явахаар харагдаж байна. Энэ маш зөв шийдвэр болно гэсэн үг л дээ. Ингэснээр чи өөрийгөө хайраж өнгөрсөнд зүрх сэтгэлийн шархаа эмчилснээр чи маш их аз жаргалтай ирч хүчийг 3 дугаар сард авахаар харагдаж байна. За тэгээд та нарын хувьд бол юу хийх хэрэгтэй вэ гэхээр орж гар ерөөсөө. Өнгөрсөнтэйгээ зурлаад бодоол хямраад гэртээ хэвтээдахгүй найз өгтөөгөө орж гар зугаац шоу утсан чи ядын хөдөөгаа даагаар салхинд гар амар тийм уймхрүү зүйлүүдийг хийх сахиусууд зөвлөж байна. Тэгснээр чи маш их аз жаргалтай энергийн хувьд илүү төвшин ахихаар харагдаж гэсэн. Угаасаа та нар маань энэ сарда болж чаднаа те. Ерөөхдөө чамд бол тэгээ бас нэг тийм мөнгө санхүүгийн асуудал гэдэг зүйл бол гайгүй харагдаж байна. Сая түр ажил карьерийг харахад ер нь бол боломж юм байсан. За шинэ хайр дурлалтай энэ сард учрна. Гэхдээ ерөөхдөө яг тийм заяаныхаа нэг жил гэж хэлэх хэцүү ч гэсэн ямар ч юм нэг хэсэгтээ 3 дугаар сартаа романтик харилцаа эхлүүлэх чам таалагдсан хүнтэй болцож орж гардаг болох нь энэ нэгээрээ бас чамайг аз жаргалтай болгоно. Ажил карьер шуумаар танилцах байх эсвэл онлайнаар холын зайны харилцаа гэх юм эхлээд танилцаад ингээд чатлаа тэгээд хоёр биендээ таалагдаа те уулзч явандаа ирээдүйд уулзаж барьж болцгоо ингээд төлөвлөөд явна гэж харагдаж байна л да. Чамд бол тэр хүн таалагддаг болохоор чи их аз жаргалтай байхаар тэр эрэгтэй хүн тэр эмэгтэй хүн чамд юу таалагдана. Зарим нэгний хувьд бол холын зайны романтик харилцаа, зарим нь бол ажил карьер шуумаар тийм шинэ хүнтэй танилцаад ингээд болцоонд явахтай. Аялалч явдсан бол их сайхан цагийг 3 дугаар сард өнгөрөөхөр харагдж байна. Тухайн гарч ирсэн хүн чинь бас өнгөрсөн төчний зүрх сэтгэлийн шархыг эдгэж мартуулах чинь тусалж магадгүй харагдаж байна. За тэгээд синглчүүдийн маань хувьд бол 3 дугаар сард хайр дурлал болон энергийн төвшин, сэтгэл санааны төвшин бол гайхалтай, өөдрөг, цоглог байх нь өөртөө итгэлтэй байх нь байна. Чи ингэж буулаа. Яа, хосын харилцаатай хүмүүсийн минь хайр дурлалын төлөө 3 дугаар сард ямар байх нэ? Эхнэр нөхдөгаа тий харилцаач найз хүн залуудаа харилцаач юм хөө байхад байна вэ гэдгийг харъя. Яах. Why? Чирэ. Окей, ойлгомжтой. Надад хэдэн секунд өгөөрэй. Ерөнхийдөө нөгөө нэгтэй шууд ингээд яриа явдаг болохоор заримдаа хөзрөө шууд ойлгохгүй байж болдог. Ямар ч мундаг таарууд ч юм байна те. Энд чинь бас нэг хэдэн секунд орчим ордог шүү. Тэгээ хөзрөө ойлгож мэдрэхэд тийм болохоор би нэг бас тийм яарах дурггүй гэх юм уу. Гэтэ ер нь бол би ч хурдцтай хурдтай яриад явцдаг гэж өөргөө боддог штеп. Тэгээ нэг юм яриад ингээ гацаад аав ингээд байдгүй л байх гайгүй гэж боддог штеп. За тэгэхээр юм байна. Энэ сартаа бол хосуудын минь дунд болж байгаа асуудалтай. Чи бүхэл ачааг нуруунд дээр өөрч байгаа юм шиг санагдаа. Чиний хамтрагч чинь чамайг тоохгүй
гомдоогоод те байдаг байх зүйл бол гарах л да. Ядаж байхад тэгээ чамаа гомдоож стресстүүлээд ээгодоо дэлдээд уучлах гүйчихгүй хэдий өөрхөн буруу мэдж байгаа ч ингээ гүрийгээд байх шинжтэй харагдаад байгаа болохоор энэ чамд одоо тийм айгу гомдолтой гэх юм уу бүх зүйлийг чи нуруунд дээрээ өөрч одоо энэ амьдралын тул ялангуяа эхнэр нөхөрт бол те ингээд чийл хамаг ажлын амжуулаа нуруунд дээрээ өөрөөд идэг бол нөхөр ч юм уу эхнэр найз охин ч юм уу одоо нөгөө эсрэг талын хамтрагч чи хэлээд байгаа шүү дээ. Нэг л юм хайн ханддаг те хамаг ачаага чамд өөрүүлчээ тэгээд уучлахгүй дгүй ч юм уу те. Үүнээс бол нэг тийм стрессүүд үүсээд чи одоогийн хосын харилцаатай хүнтэйгээ цаашдаа харилцаагаа өргөжүүлэх үгүүдээ ер нь айгүй ихтгэлгүй болох л яад бол ингээд дараа ингээд энэ дээр бас айгүй тийм зовсон хүзэр гарч ич мөнгө санхүүгийн асуудаас гадна сэтгэл санааг илэрхийлдэг хүзэр байн гарч ирээд яхаа мэдгүй жоох хэцүү байна. Тэгтээ нэг хэсэг ээгодоо дийлдээд чиний нөхөр найз залуу за эхнэр чинь ч юм уу ингээд уучлахгүй чамааг өнгөрсөн сард ч юм ингээд зовоогоод бүхэл ачааг чиний нуруунд дараа үүрлээдсэн бол уучлахгүйгээд ухаарад ирэх юм л дээ. За хэсэг тустай байсан байж болно да. Жин хүн над дээр илдүүлэх юм бахта ингээд харилцаа дуусч байгаа болов гэд ингээд хүлээгээд нэлээд сэтгэл санаагаар унаж байсан байхад байсан бол энэ хүн чинь 3 сарда чиний амьдрал буцаж гарч ирээд уучлахгүйгээд харилцаагаа шинээр эхлүүлэх боломжийг чамаас гуйснаар гэр бүлийн харилцаатай эхнэр нөхөр ч юм уу хосын харилцаад өөр хүүхдтэй хүмүүсийн харилцаа тогтвортой болоод буцаж эвлэрээд буцаж бат бөх удаан хугацааны гэр бүлийн харилцаа сэргэн 3 дугаар сард яг гэр бүлтэй өөр хүүхдтэй болоогүй ч хамаагүй ингээд хэсэг асуудалтай яг бүр сал сарнаагүй нэг талтаа ороогүй ч юм төр зуурын маргаантай байсан бол тэ ингээд чиний хос чинь чамаас ингээд хэсэг нэг ээгодод дийлж гүрийж явж байгаа өөрөө уучлахгүйгээд өөрөө юм хон бичээд гарч ирээд ингээд чиний эргэлцээ зовлон чинь дуусгар болно гэж харагдчихээн л да. Тийм заримх нүрдтэй нэг хэсэг салцсан X нь гараад ирчин. Нэг удаагүй байж болоо нэг хэдэн сар хэдэн хоног ч юм уу асуудалтай харилцаатай байсан бол за X нь амьдралд нэрэн гарч ирнэ гэж харагдчихээн. Тэгээд харилцаа холбоогоо шинээр эхлүүлнэ. Эхнэр нөхөрийн дунд иймэрхүү асуудлууд байсан бол цэцэрнэ гэж хааж энэ дээр хараа ингээд 2 10 of wands гарч иж байгаа байхгүй юу? Хамаг стресстэй ар гэрийн амьдралыг чи авч явсан чамд өөрөөсөн гомдолтой байдаг гэсэн үг л дээ. Энэ дээр бас давхар хөзөр мэн батлан харуулж байгаа маа. Гэтэ гайгүй чамаагийн сэтгэл байна. Яг нэг юм гал чиний хос чинь галын ордны хүн байж магадгүй. Fire energy тэгэхээр арслан хонь номын ордны ч хүн юм уу жоохон эго өндөртэй бас хостой байх боломжтой гэж харагдлаа 2 дугаарх юм байна. Тэгтээ нэг иймэрхүү хэсэг хосын харилцаан дээр асуудлууд үүсэн ч салцсан ч юм уу төр зүйн завсрал авцсан байсан бол эргэж нийлнэ. За бүр салц арнаг үүсний гэрт амьдрал ийм асуудлуудтай байсан бол өөрөө уучлахгүйгээд алдаан дээр анхаарад ирнэ. Тэгээд гэр бүлийн харилцаа тогтвортой, хосын харилцаа тогтвортой байхаар 3 дугаар сар бол харагдчихээн шүү. Зя би Oracle хүзрээр хосч чинь чамаагийн сэтгэлийг хараатгая. Тэг яах чаагүй зарим салцсан байж магадгүй гэж хэлсэн шүү дээ. Escape буюу орголт гэдэг хүзэр гарч иж байхгүй. Бүх зүйл хэцүү болоод тэгэхээр би ингээд яваад өгч тийм холдоод өгч тийм аа гэсэн нутагтай мессеж ирүүлж байгаа нь илүү гоё бас заримын хувьд бас салцсан байсан хосууд иргэн нийлхийг илүү Oracle хүзэр маань баталж харуулж байгаа юм л да. За түрүү миний хэлснээр эготой хүн гэж хэлсэн яг энэ дээр Oracle хүзэр баталж байгаа эго гэнэ. I'll let my pride get in the way of our connection гэдэг. Илүү өөрхөн бахархал эгогоотой ингээд харуулсан гэдэг нь энэ тодорхой болоод байна. Би хэлсэндээ эготой хүмүүсээ ялангуяа галын ордныхан бол бас нэг юм эго өндөртэй, бардам зантай ч гэдэг pride-тэй бардам зан бахархлаа гэд үгүй хийх юм шиг санагдаад ингээд гүрээгээд буруу юм хийгээ чамаа гомдоосон байсан чинь уушлахгүй байсан. Тэ энэ дээр Oracle хүзрүүд маань дахин баталж өгсөн. Тэгтээ зүгээр нэг 5 хоногийн дараа ч юм уу гэхэд хүрээд ирчихв. Зарим нэг хэдийн учир зүг олцсон ч байх. Би харагдлаа. Яа юм бэ? За тэгэхээр ингээд үгээрээ 2 дугаарыг маань таарад уншлаад өндөрлөж байна. Тэгээд таалагдсан бол like, subscribe дарахаа бити мартаарай. Наттай холбогдох хаягууд description box дээр линкүүд нь байрлсан байгаа. Миний Facebook болон Instagram хаяг. За bye. Ой яна.
бүтээлгээ жоохон хөдлөө ажиллаа. За 3 дугаарх юм байна. Энэ ягаан болрыг сонгосон. Хүмүүс мэн таарад уншлагтаа тавтай морил. За За энэ дээр болохоор 3 дугаарх нэмийн хувьд би сахиусуудын зөвлөгөө анхааруулга юу вэ гэж нэг үзөр болон 3 дугаар сарын та бүхний мэн эрүүл мэндийн ерхий төлөв ямар хөө байх вэ гэдгийг бол харуулсан үзэр байгаамаа. За Bob Moore гэдэг үзэр гарч чи нууцлаг Mystery гэдэг үзэр гарч ирлээ. The Bobcat teaches you that there is true power and patience in order to have to patience to see. Okay. Sorry, ойлгочлаа. Нууцлаг чанар гэдэг үзэр гарч иж аахгүй Mystery гэдэг. Энэ дээр бол юу гэж хэлж байгаа нэхээр танд Боб гэдэг муурын чамд бол зөвлөлтөд чимээгүй байдал болон төвчээрт жинхэнэ хүч чадал оштгийг гэдгийг одоо зааж зөвлөж ийн гэсэн утгатай л та. Тэгээд өөрийн хүссэн зөвлөлтөд хүрхийн тулд төлөвлөж, дасан зохицож чаддаг байх хэрэгтэй гэдгийг харуулж байна. Хамгийн гол нь мөрөөдлөө бодит болохын тулд төвчээртэй байх хэрэгтэй шүү гэж зөвлөж байна. Энэ дөр айгүй ойлгомжтой сахиусуудын зөвлөгөө байна та. Ингээд төвчээртэй байж суур, нууцлаг байж суур, зарим зүйлдердээ биел дутчих уу гэсэн шиг дуурахгүйгээр жоохон чимээгүй одоо өнгөрөөж вэ гэсэн утгатай байхгүй. Тэгэл юу гэх төвчээртэй байх нь бас нууцлаг хүмүүс санагддаг те. Тэгээ нууцлаг ухаантай шиг бас санагддаг байхгүй. Тэгэхээр гол нь мөрөөдлө бодиттой болохын тулд төвчээртэй бай, дасан цогтой зарим зүйл дээр ингээ чимээгүй л дугаахан шиг байж байгаад өөрхийн хийх ажлаа амжуулаад хүмүүст ямар чадвартай чадaltaй хүн бэ гэдээ бол харуулаарэ гэж хэлж байгаа. Тэгэх юм бол мөрөөд чинь бас тэ бодит болох боломжтой. За эрүүл мэнд бол та гайхалтай сайн бууж байна. Өнгөрсөн саруудад те эрүүл мэндийн асуудалтай хагалгаанд орсон бихаа өвдсөн бол энэ сарта эрүүл мэнд чинь сайжрах нь чи буцаад галт цогтой, урам зоригтой болох нь энергийн төвшин ч гэсэн аяга айтайхан харагдаж байна л да. Тэгээ заримын хувьд бол өнгөрсөн саруудад нэг юм эмчилгээ хийлгэж юм жоохон үр дүнгүй байгаадсан бол эмчилгээ солиод үзүүллээ. Шинэ эмчилгээ тушаад үзүүл зүгээр юм биш үү гэж бууж байна. Тэгэх юм бол бас эрүүл мэнд чинь гайгүй одоо их юм эрүүл мэндийн гайгүй асуудлууд үүсэхгүй гэсэн. За тэгээ ямар нэгэн өвчнөд асуудалтай ч байсан бай 3 дугаар сард чамд бол эрүүл мэндийн хувьд бол эдгэрийн сайжрна, сайн мэдээ сонсогдох нэ. Зя. Тэгэхээр одоо ажил карьерээс эхлэе. За би ажил карьерийн хувьд л үн ажилтаа болон ажил төрөлхгүй гэдэг юм. Тусна хүзэг тавьдаг гэсэн бол би энэ удаа нийлүүлж гаргаж ирээд за тэгэл тал талаас нь та бүхэнтэй ойлгомжтой тайлбарлаад өгч болохоор санаа зовлтгүй шүү. За хүзрээ сайн хойлоод бай. Надад нэг хэдэн секунд өгөөрэй. Танахаа. Харъя. Упс, одоохон тодруулнаа. Юу болоод байна? Аха. За зарим одоохон за би зөвлөгөө үзэх талаатай. Юу одоогийн ажиллаас гармаар санагдаад байгаа хүмүүсээс аягүй байлтай бүр та нарт мэн бүр амралт хэрэгтэй бүр ядарсан цуцсан энерги алдсан харагдаад байна.
Тэгэхээр одоогийн ажил карьераа те хэрвээ ажил төрөлтэй хүмүүс бол цаашдаа өргөжлүүлэхдээ ямар нэгэн байдлаар юусэн итгэлтэй бус болохоор одоогийн ажил карьер дээр үлдэхүү гарах уу гэдэг сонголтыг хийх хэрэгтэй болох нэ. Орчноо солиод үзэх гэж сахиусуу зөвлөж байна. Тэгэхээр орчноо солино гэдэг нь гэрээ солино гэсэн үг заавал биш л дээ. Ажлын байраа солиод үзэж болно. Ягаад тэгэхээр одоогийн ажил дээр бол огт хоосонгүй цалин мөнгөнд боломжийн мөртлөө үүнд нь болоод ингээд гав гинж зүгтсэн юм шиг юмтай зууралтад ажиллаа хийгээд байдаг. Тэгсэн мөртлөө ямар ч ажил дээр нэг тийм айхтар ахиж байхгүй ч гэдэг юм уу маш их ядардаг те. Үүнээсээ болоод энэ ажил төрлөх ямар тийм хүчгүй болох 3 дугаар сар харагдаж байна. Тийм болохоор ингээд ажлаасаа гарах уу байх уу гэдэг одоо шийдвэрт нэг хүрэхээр харагдаад байна. Тэгээ сахиусууд юу гэж зөвлөж байгаа нэхээр үнэхээр юм асуудалтай юм токсик ч юм уу асуудалтай байгаа ажил төрөл хийж байгаа болоо орчноо солио гэж бол эндээ Wheel of Fortune хүзэг гарч хэрвээ яг одоогийн ажил чинь 3 дугаар сар таалагдахгүй байвал та нар байна. Ажил төрлөө солиод үзэхэд илүү дээр юм байна. Тэгээд энэ дээр дахиж Ace of Wands гарч ирлээ. Шинэ ажилд орох гэвэл илүү дээр ажил олдчихно. За ажил төрөлгүй хүмүүс маань ингээ санхүүгийн асуудлуудтай тэ ямар ажилд орох уу, эсвэл хуваараа бизнес хийх үү, албан байгууллагад орох уу, улсын байгууллага, төрийн байгууллага, хувийн байгууллага гэж шийдэж чадахгүй бас ингээд юу ихэ мэдгүй яваад байгаа хүмүүс маань 3 дугаар сард бол нэг талдаа цэгцэрч гэнэ ямар ч лсэн гайгүй ажил төрөл бол олоод хийчин. Тэгэхээр бас ажил төрөлтэй болохоор санхүүгийн асуудлууд чинь цэгцрээд явчихна. За тэгэхээр одоогийн байлаа ажил төрөлтэй ажил дээр маш их ядардаг, стресстэй цаашаа өргөжлөхээ мэдгүй байх арга 3 дугаар сар харагдаад байна. Тийм болохоор орчноо солиод үзвэл илүү дээрнэ гэж байгаа. Тэгээд илүү угаасаа 3 дугаар сар та нар одоогийн ажлаасаа гарсан ч бараг зөвтэй зүйл болох гэдэг л та. Тийм бол тэгээ дараагийн ажил нарийн гайгүй ажилд орчхоор харагдаж байна. Яг нь ингээд ажлаа солих сонирхолгүй байж болно. Тэгээ 3 дугаар сард жоохон хэцүү хөл харагдаж байна. Ажлаа солих хүсэлгүй байгаад байгаа. Ягаад тэгэхээр хэдийн нөгөө хэцүү ч гэсэндээ үнэхээр ажил нь сайн мөнгө олдог. Тийм ажил төлөлтэй хүмүүс бас энд байгаад байгаа байхгүй юу? Тэгэх юм бол ерөөсөө юу амрахыг цөглөж байна. Амраад өөрийгөө хайрлаад ирч хүчтэй болоо. Ядаж нэг 3-4 хоног ч юм уу 7 хоногийн чөлөө аваад амраад ирч хүчтэй болоод ирээрээ. Тэгэх юм бол одоогийн ажил төрөл дээр амжилт гарах ч юм илүү урам зоригтой ажиллах те энерги чамд бүрднэ гэж 3 дугаар сард бол харагдаж байна. Тэгэхээр энэ хүү зөвлөөг дагаад үзэхэд гэмгүй байна. За ажил карьерийн хувьд бол 3 дугаарх нэмийн хувьд бол ингэж бууж байна. Зарим нэг нь ажлаа салах юм бол тэ санхүүгийн огцон дээшлэлнэ. Угаасаа ажилд орчинд орчоороос мөх санхүү дээшлэн. За тийм зүйлүүд бол харагдаж байна. За заримынхаа хувьд санхүүсүүдийн зөвлөгөө сонсоод хэрэгжүүлэхэд илүүдэхгүй гэж бодож байна. Гэхдээ энэ бол таны өөрийн чинь л эрхийн асуудал. Би зөвхөн мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Хүн За одоо хайр дурлалыг харцгаая. Эхлээд синглчүүдээс эхэлнэ. За 3 дугаарх нь 3 дугаар сард хайр дурлал синглчүүдийн маань хувь ямар хуу байх вэ? Ямар хандлал явж байна? За энэ хантай учирч юм билүү? Магадгүй тийм сонирхолтой байна. За тэгэхээр харцгаая. Тэгээд талын үзүүр дээр magician гарч ирж байна. Шийдтэн гэдэг үзүүр. Ерөөхдөө энэ дээр бол хоёр талтай зөвлөгөө өгөх бол хоёр талтай зүйл гарч ирж байна л та. Юу гэхээр зарим хүмүүсийн маань хувьд бол та ингээд энэ одоогийн чинь ер нь бол ихсэг уулцсан залуутайгаа ч юм уу тийм айгуу тийм токсик харилцаатай чамайг дарангуулдаг ч юм уу их хүндэлдэг доромжилдаг ч байсан байж магадгүй тийм. Эсвэл ингээд хуурам эхэлдэг ч юм ерөөсөө ингэж айгуу зовоодаг харилцаанаас
3 дугаар сард явна гэж харагдаж байна л да. Эсвэл 2 дугаар сард ингээд энэ хүү токсик харилцаанаас гарч яваад ганц бие байхыг сонгоод сингл болсон хүмүүс маань шинэ хайр дурлалтай энэ 3 дугаар сард очих нэ. Яагаад бол чи өөрийнхөө зүн бэлэгтэй найдаж тэ салах шийдвэр гаргасан маш зөв алхам болсон гэсэн үг. Угаасаа энэ хүн чамд хандж байгаа хандлага онцгой байгаадс болохоор чиний тэр хүн чамаа гуйж ирээ салахгүй байсан чи тэр хүнийг их сэтгэл нь хөөрөөд тэ ингээд ахиж энэ хүнтэй цагийг өнгөрөөхийг хүсээгүй илүү ганцаараа 50 амьдрахаар шид зарагч чинь. Би нэг бол өмнөх саруудад болсон явдал гэж хараад байна л та. Тэгээд илүү өөрийнхөө одоо сэтгэл санааны балансыг тогтвортой байлгахтай илүү тайван байх замыг сонгочээ. Тэгээд энэ юмар чамайг алхамд хөдөлж байна гэхээр 3 дугаар сард чи бүр заяаны хандгаж очиж магадгүй сартаа. Гэр бүл болоод тэ эхнэр нөхөр болохтэй чиний ирээдүйн нөхөр болох эсвэл чиний ирээдүйн эхнэр болох хүнтэйгээ энэ сард очихно гэж харагдлаа. Тэгээд токсик хайрцааг ардаа үлдэх хөөсөн бол тулдаа тэгээд шинэ хайр дурлалтай 3 дугаар сард очинаа. За энэ хань ижил болоод 20 найр хийгээд өөр хүүхэд гаргачих магадгүй. Энэ дээр oracle үзэлтэй болоход I'm still trying to heal гэж өөрийгөө арилгатай би одоо хүртэл ангаж идэх гэж байна гэсэн үзэр гарч иж байгаа байхгүй юу. Тийм байна. Энэ зөв алхам гэж харагдж байна. Тэгээд синглчүүд мэн саяхан ч байж магадгүй хэдэн сарын өмнө ч хийж магадгүй те ингээд ийм онцгүй харилцаанаас таслаад өөрийгөө хайрлаад илүү тайван байснаар 3 дугаар сард хань ижилгээ очих юм. За хань ижил биш юм аа гэхэд яаж л нэлээд удаах хугацааны тогтвортой романтик харилцаатай байх хүн гарч ирэн чам бүхэл нөөц бололцоо байна гэж харагдаж байна л да. Тэгээд үр хөвгттэй болоод бүр нэг гит ороод амьдчих магадгүй тийм зүйлтэйгээ очирн сахиусуу чамд юу гэж зөвлөж байна гэхээр өөрхөн зүн бэлэг мэдрэмжиндээ итгээрэй гэж энэ удаагийн учир хүн чинь хөнгөсөн шиг юм токсик харилцаатай дарангуулдаг ч юм эсвэл юм онцгүй хувайчсан нарцистик хүн бол биш илүү насмын хүрсэн хүн шиг гэсэн одоо бой шиг биш л дээ эр хүн шиг эр хүн за бас насмын хүрсэн эмэгтэй хүн шиг эмэгтэй хүн байж болно би ингээд өөрсдөө ойлгож байгаа хүүсийн ялгаа байхгүй гэж хэлээд байдаг те илүү гарч илүү тайван уужуу сэтгэлтэй илүү эмэгтэй хүнийг хайрлж мэддэг дүлгөөхөн зан характертай тийм хүнтэйгээ 3 дугаар сар синглчүүд маань учрах нь байна. Та нар бүр дотоод сүнсээр юм холбогдсон юм шиг мэдрэмжүүдийг бол авнаа. Тэгээд маш зөв алхам хийсэн байна. За эсвэл одоо ч нэг юм токсик харилцаатай юм уу яг салж нийлэх гэдэг нь мэддэггүй харилцаатай нэг сингл хэд хэцүү, сингл биш гэхэд хэцүү хүмүүс маань байгаад байгаа бол 3 дугаар сард энэ хүүхнээсээ холдож явж зөв шийдвэр гаргаж өөргөө илүү ангаж гэдгийг талаар анхаарахаараа тэгээд дараагийн хайр дурлалч удахгүй гарч ирнэ. Ихээр харагч байна. За тэгэхээр баяр хүргэе да би өөрийгөө хэлэх үнэхээр гайхалтай мэдээ байна. 3 дугаар хинэ маань хувьд бол 3 дугаар сард 3 өнөөдөр 3 сарын 3 дугаар хин маань юу нэ харж байна энэ дээр ямар нэг утга учиртай шиг 3-ын 5 байна. That says something meaningful. За юм байна. За одоо ажил карьерийг харцгаая. Offshore-члаараа хосын харилцаатай хүмүүсээ харьяа цаг руу ажил дээр үргэлж. За 3 дугаар хэмээн хосын харилцаатай хүмүүс маань 3 дугаар сар та нарын маань хайр дурлалын төлөв байдал ямар хөө байх вэ? Ийм болохоор та нар маань ийм ягаан болрыг сонгосон байгаа байхгүй. Ягаан болор болохоор хайр дурлалыг дууддаг, үнэж хайрыг бэлэгддэг, үнэж хайр дурлал нөхөрлөлийг бэлэгддэг болмоос өөрийгөө ангааж илгээхийг чинь тусалдаг маш тийм сайхан хайрыг бэлгшээдэг ийм зөв энерги дууддаг ийм чулуу байгаад байгаа шүү. Зүгээрчгүй сонгосон байна мэдрэмж сайтай хүмүүс 3 дугаар хэмээн хувьд бол харагдчихээн. Зөв бэлэг сайтай хүмүүс 3 дугаарыг их сонгосон байх хандлагатай. Зарим нэг над шиг чадвартай ч хүмүүс байж магадгүй. За яг нэг таараадаар үзчихдэг, харчдаг, манифест хийж чаддаг ч юм уу тийм хүмүүс л тийм зүйл сонирхолтой хүмүүс байхыг үүсэхгүй юм байна. За 3 дугаар нэмэн хосын харилцаатай хүмүүс энэ сайд ямар хөө байх вэ харъя. Зарим байдлаараа 2 дугаартай айгу төстэй энергиуд энэ бууж ирж байна.
Ерөнхийдөө бол би нэг тэг зүйлдүү чинь 3 дугаарынх юм энэ хосын харилцаатай хүмүүсийн хувьд ялангуяа 2 дугаарыг бас үзэж болох юм. За тэг аюу төстэй энэ юу хэлэхэд байна гэхээр яг бүр тийм 100% төстэй биш л дээ. Гэхдээ ер нь бол 2 дугаарыг үзээрэй гэж зөвлөе. 3 дугаархны хувьд бол хосын харилцаа нэг асуудалтай байна. Чамайг зовоож, гомдоож, хэсэг салцсан бүр холбоогүйч байж магадгүй юм байна. Гэхдээ 3 дугаархны хосын харилцаа асуудал байхгүй гэсэн. Асуудалтай байсан бол буцаж эвлэрэн нэг гэрт орж одоо гэрээсээ яваад өгсөн эхнэр чинь нөхөр чинь найз хүн ч юм уу чамдаа буцаад хүрээд ирнэ. Тэгээд буцаж хосын харилцаач хэвэн болно. Гэр бүл баттай, гэр бүлийн хүмүүсийн харилцаа нь илүү сайхан бат бөх хайр дурлалтай, аз жаргалтай болно. Хэдэн сар салцсан байж магадгүй хүмүүс аягүй харагдаад байлдаа тий чи салсан 4-5 сар салсан байж магадгүй 5 сар 10 сар ч юм уу гэд холбоогүй эсвэл яах гэдэг мэдгүй харилцаатай чамааг их цавуусан хүлээлгээ шаналгаж байсан бол энэ зөвл чинь 3 дугаар сар дуусгар болоод за X хамтрагчуд бол буцаад ирнэ. Эсвэл ингээд салаагүй байж болно тий ингээд цал царнаагүй юм асуудалтай байсан бол ерөөхдөө хоёр асуудлуудаа шийдчихин хосын харилцаа тогтвортой болно гэж харагдаж байна. Хэсэг өмнөх саруудад энэ харилцаагаа яаж мэдэхгүй нийтгэж нь гаргаж чадахгүй эргэлзээд явуулсан бол 6 дугаар сарда гайгүй. За тэгээ чамаг бол бас хуурсан байж магадгүй гэж харагдаад байлаа шудраг хандаагүй. Заавал хуурахаараа өөр хүнтэй уулзаж утсныг бас хэлэхгүй байж бол ерөөхдөө чам худлаа яриад яваад байсан тий. Тэгээд харилцаагаа чиний хос ч өөрөө балалсан бас эго өндөртэй амиа хичээсэн байж ингээд чамаа гомдсон байх хандлагатай харагдаж байна. За тэгэхээр ямар нэгэн асуудал гарсан ба та нар маань балансыг баримтлах хэрэгтэй. Нэг талдаа туушрах хэрэггүй. Хин энэ дээр сэтгэл санаагаа ерөөсөө 100% илэрхийлэхгүй байж болно л тагаад 100% гэдэг юу юм бэ? Өөрийнхөө ингээд сэтгэл хөдлөл юу бодож байгаа нуугаад байх хандлагатай болохоор ингээд харилцаан ч асуудал үүсэж болно. Нэг бол хоёулаа эсвэл хамтрагч ч юм уу ингээд юу бодож хүсэж байгаа энэ хүү харилцаан дээр чамд ямар сэтгэлтэй гэдэг хэлж тайлбарлаж өгөхгүй ингээд дотгошоогоо байгаадах нь улам чамайг зовоогоод байх шинжтэй байна л да 3 дугаар сар. Гэхдээ энэ зүйл нь ил болж эхлэн нэг хэсэг жоохон төвчээртэй хүлээзнээд ойлголцож ярилцаад үсэх юм бол 3 дугаар сард маань та бүхний минь хосын харилцаа бат бөх хэвээрээ байх нэ гэж бууж ирж шүү. Тэгээд нэг юм хэлчихгүй яах гэдэг нь мэдтгүүтэй нэг үнээсээ болоод чамаа зовоогоод нэг хэр удаа хугацааг өнгөрөөсөө хэлж мэдгүй гэж хийгээгүй шаналлалтай байсан баг зарим бүр чамаас өөр хүнтэй уулзсан ч чамаа үнэхээр гомдсон. Тийм болохоор чи энэ харилцаагаа өргөжлөхгүйгээд итгэлгүй яахаа шийдэхгүй явж байсан боловч салалт бол байхгүй. Эвлэрэн гайгүй буцаад гал халуун хайр дурлалтай болно гэж бууж байна. За ингээд 3 дугаарынх нэмээ таарад уншлаг үгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Одоо холбогдох аюу description box дээр байлсан байгаа. За баяртай.